сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай насан туршийн суралцахын төвийн маань 10 жилийн энэ онд тохиож байна. За ойгоо огтон бид бүхэн бүтээлч 10 ажлыг санаачлан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. За энэхүү бүтээлч 10 ажлын маань хүрээнд хийгдэж байгаа нэг ажил маань бол амжилтын түүх подкаст юм. За энэхүү подкастаараа дамжуулан Архангай аймагт маань амжилттай ажиллаж хөдөлмөрлөж байгаа 10 салбарын төлөөллүүдийг урин оролцуулах юм а. Подкастын маань анхны зочноор Эрдэнэ булган сумын иргэн за баялаг цаваг компани захирал Ган Зоригийг урин оролцуулж байна. Сайн байна уу та? За бидний урилгыг авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За подкастынхаа хүндтэй зочноор таныг онцлон урьсан шалтгаан маань бол за Архангай нутгийнхаа брендийг орон нутагтаа үйлдвэрлэж үндэснийхээ өв соёлыг хадгалж доктор суурьшилтай үйл ажиллагаараа аль хэдийн орон нутагтаа танигдсан тууштай хөдөлмөрч баялаг бүтээгч залуусын төлөөлөл болохоор таныг сонголоо. За та биднийг үзэж байгаа хүмүүстэй хандаж та өөрийгөө болон гэр бүлээ танилцуулна уу? За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Эрүүгэл хамын Ган Зориг гэдэг. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэрийг Сүнжитмаа гэдэг. За та ажил хөдөлмөрийн гараагаа хизээ хаанаас эхлүүлж байсан бэ? Таны одоогийн эрхэлж байгаа ажлынхаа талаар та бас танилцуулаач ээ. Ажил хөдөлмөрийнхөө гарааг бол 2010 онд Эрдэнэ хотод хас шатар гэдэг одоо зөвхөн шатар зээлдэг. Тэгээд оюун ухааны музей гэж байдаг. Тэрний онцон тоглоом одоо энэ Монгол шатрыг одоо бүхий л төрлөөр нь ингэж сийлж уралдаг байсан. Тэгээд 2013 оноос Арангай аймгийн төвд одоо үйл ажиллагаагаа явуулаад манайх модон эдлийн бүхий л чиглэлээр одоо модоор юу л хийж болох вэ бүгдийг үйлдвэрлэдэг. Модон эдлэл, оёдол гадаад худалдааны чиглэлээр юм үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. Арангай аймагт бүх одоо аймгийн төвүүдэд Улаанбаатар хотод ингэж борлуулалтаа хийдэг манай компани бол. Таны өдөө хүртэл одоо бүтээсэн энэ амжилтанд нөлөөлөхөд гол одоо чиг шугам буюу таны баримталдаг зарчмууд юу байна вэ? За миний баримталж гол ажилтдаг зарчим бол ерөөсөө тууштай. Нэг зүйл рүүгээ ерөөс олон юм руу ингэж ордгоо. Яг нэг хийсэн, бүтээгсэн зүйлээ тууштай төлөвлөгөөтэй тэгээд шантарсан ч гэсэн олон бүтэхгүй одоо зүйл байна. Одоо болохгүй, бүтэхгүй тэрийг одоо ахаад хийхийн төлөө, чадахын төлөө тэгээд одоо энэ ажил хэцүү байна гэд хэрвээ одоо ингэ болцоод байх юм бол амжилтанд хүрэхгүй тий бүх юмыг дан шинээр эхлэх юм бол ингээд одоо ямар ч амжилтгүй болон тийм учраас тууштай ерөөсөө нэг л юма бүтээхийн төлөө өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг л хөгжүүлэхийн төлөө ингэж одоо бивэл одоо 10 жил ингэж бараг өөрийнхөө хүч хөдөлмөрийг зориулж байгаа. Тий одоо зээл олдохгүй юм бүтээж хийхгээ тоног төхөөрөмжөө шинчлэх тий ажлын байр ажиллах хүч олдохгүй тийм ээ. Ингээд олон төрлийн бас шалтгаанууд жижиг дунд үйлдвэрлэлдүүл олон саад бэрхшээл байдаг. Тэр болгоныг одоо шантраад болоод байхгүй заавал одоо давж бүтээн хийн гэсэн зорилгынхоо төлөө ямар ч байсан нэг Арангай аймагт бас нэлээ олон ажилуулцдаг ажлын байртай болгохын төлөө тэгээд Арангай гэсэн бас брендийг бүтээхийн төлөө ингэж одоо цаг хугацааг зарлагдаж ингэж зүтгэж тэмүүлсэн ажлаа бас бүтээхийн төлөө ингэж ажиллаж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд бол маш их одоо зүгээр нэг бараа авчираад зарах нэг өөр юмыг хийж бүтээгээд баялаг бүтээгээд дээр нэмэн өртөг шингээгээд тэр бараа бүтээгдэхүүнийг бас ард түмэн хүлээн зөвшөөрөөд худалдаа авна гэдэг үл өөрөө бас нэлээд том шалгуур. Тэгэхээр энэ болгоныг одоо даван туулж одоо хамгийн гол юм бол ерөөсөө тууштай. Одоо залуучууд бол жижиг дунд үйлдвэрлэл хийгээ ингээд нэг л юм үйлдвэрлэл болцдог гэж ойлгодог. Тэр үл үгүй. Одоо тууштай тийм олон саад бэрхшээлийг давна үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн маань одоо ард иргэдэд хүрэх гэдэг бол хамгийн чухал. Тэрийг худалдан авах одоо иргэд байхгүй бол үйлдвэрлэлөөрөө цаашаа явахгүй. Тийм учраас одоо олон дахин загвараа, баглаа бодлоо ч юм уу тийм чанараа сайжруулахын төлөө бас нэлээд цаг хугацааг ингэж зарлагдаж тэгээд дээр нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж өнөөдөр бол баг хүний оролцоо байхгүйгээр
одоо жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөл бүрэн одоо автоматжсан, компьютержсан одоо тийм болсон. Тэгэхээр одооны үйлдвэр болгон одоо тийм болж иж те гадны бараа бүтээгдэхүүнээс өрсөлдөх ч юм уу. Одоо гадшин гаргана гэхээсээ илүү ядаж Монгол улсдаа арангаадаа ч юм уу хүлээн зөвшөөрөгч бас цаашаа юм томрох боломжууд нь ингэж нээгдэг. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж байгаа залуу үедээ ч юм уу хүмүүст бас хэлэхдээ тууштай яг сайн төлөвлөгөөтэй тэрийг одоо ажил хэрэг ингэж болгохоор одоо сайн хичээж ажиллаж ижил одоо амжилтанд хүрнэ л гэж хэлмээр байна. За амжилтанд хүрэхэд бол мэдээж олон одоо саад бэрхшээл сорилтуудтай мэдээж нүүр тулж байгаа. Тэгэхээр та үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа, эрхэлж байгаа залуучуудад хандаж бас юу гэж хэлхийг хүсэж байна вэ? Дүр эрхлэж байгаа залуучууд бол одоо маш одоо яг эрхлэж байгаа үйлдвэрлэлээ сайн төлөвлөж тийм ээ. Одоо Арангаа аймагтай ч юм уу Монгол улсад үйлдвэрлэж байгаа бол тэрнийхээ зах зээлийг судалж дээр нь тэрийг үйлдвэрлэлээ бүтээлээ гэхэд одоо маш хөдөлмөрч шоргоо одоо зоригтой маш хичээнгүй юм зан чанартай байх хэрэгтэй үнэнч. Тэгээ эрт босч орой унтаж ер нь залуу насандаа бол сайн хөдөлмөрлж ижил одоо үйлдвэр амжилтанд хүрнэ. Тэгээд дээр нь ажиллах хүч байна. Ажиллах хүчнийхээ асуудлыг маш зөв шийдэж бас ингэж ажиллах хэрэгтэй. Дээр нь орчин үед одоо хүнснийх ч юм уу одоо янз бүрийн хүнсний чиглэлийн одоо үйлдвэр эрхэлж байгаа хүмүүс бол сав баглаа бодлын асуудлаа. Ер нь одоо орчин цагийн сүүлийн үеийн хүмүүсийн ч одоо хэрэглээ шал өөр болцсон тийм ээ. Одоо бус орны жишгтэй нийцсэн одоо сав баглаа бодолтой өнгө үзэмжтэй тэгээд хариуцлагатай үйлдвэрлэлийг бас эрхлэх төлөөрэй л та гэж та бүхнээс үзье. За өөрийн босгосон амжилт түүхээ бидэнд хуваалцсан танд маш их баярлалаа. Танд болон таны гэрт бүр дааж жаргал ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Амжилтын түүх подкастт урьж оролцуулсан насан туршийн суралцахын төвийн бас хамт олон та бүхэндээ маш их баярлалаа. Бас анхныхаа зочноор ингэж жижиг дунд үйлдвэрлэлийн салбараас бас урьж оруулсанд та бүхэндээ маш их баярлж байна. Таны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Цаашаага өшөө их олон гоё ажлуудыг хийж тийм ээ. Ирээдүй болсон хүүхэд залуучууд одоо илүү их эрдэм боловсрал түгээж бас шин зүйлийг сургаж мэдүүлээрэй гэж бас хүсье.